Дэлхийн монголчууд MJL радио 88.3 дэлгэн дээр сүгат харуулсан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг дахин үргэе. Улаанбаатар хотод 8 цаг 14 минут радио 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхуугийн Чимбат нар хамтран за та бүхэн нэвтрүүлгээ бид нар хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таны дагуулна гэсэн үрэтэйгээр Hypetion хамтран ажиллана. За мөн Wellness-ийг Wellbe Shop-оос гэсэн үрэтэйгээр Wellbe Shop цэгийн хамтран ажиллана. Зээ мэдлэг гэж минийгийн тал өрөөтэй та мэдхөө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Манай эфир үндэс 77 77 3883 77 77 88 30 за та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялагч болоорой. Уцаар ирээд хойно дуу шуутай газар байвал өөр газар орж гаад яриарай. Мөн төхөөрөмжөөр дамжуулж бити яриарай. Орж ирэнгүүтээ шууд нэрээ хэлээрэй манайхаа. Амжилт хүсье. За амжилт хүсье ихний сонсогч 9992 өглөөний мэнд. Өглөөний мөхөтөнө. Мөхөтөнө гэсэн үү? За өглөөний мэнд. 7 настай. За манай бяцхан нэг байна. Эхний асуулт. Короми ямар амтан бэ? За цагаа явуулчих. Туулай. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, харин өнөөдөр бол бэлэг гэж ямар хүүхэлдэйн кинон дээр хэлдэг вэ? Цаг явсан. За цаг явж байна. Цаг дууссан. За цаг дууссан. 3 2 1 За холбосон баярлалаа. Сайхан хүрээлээрэй. Баярлалаа. За. Дараагийн сэсвч 8865. Өглөөний минь нэг болтойно. Өглөөний минь. Өглөөний минь их болтоо. За эхний асуултыг таалганаа. Урлагийн асуулт таарсан байна. Нэг дуу сонсоод за энэ ямар нэртэй дуу вэ гэдгийг таах нэ. Хэний дуулж байгаа дуу вэ? Дуучныг таах юм байна. Дуучныг таах юм байна. За. Дуучныг таах юм байна. За сонсъё. За. Хайрын Нанди Эрдэнэ дуу тий. Нанди Эрдэнэ киноны дуу байна. Аха, цагаа явуулчих. Хонгорын аав. Хонгорын аав чинь хэн бэлээ? Нэр хэлнэ одоо. Ба. Юм лээ баяр уу илүү баяр. Баяргаа бишэн холбосон баярлалаа. Сайхан баярээ. Баярлалаа. За. За дараагийн сонсогч явнаа. 9067. Өглөөний минь жижигхэн алдан. Өглөөний минь. Жижигхэн алд. Сайхан амарсан уу? Мэнэ. За эхний асуулт асууя. Өчигдөр бол түүх, өнөөдөр бол нууц, харин өчигдөр бол түүх, маргааш бол нууц, харин өнөөдөр бол бэлэг гэж ямар хүүхэлдэйн кинон дээр хэлдэг вэ? Цаг явсан. Өчигдөр бол түүх. За дахиад хэлье, цагаас зогсооч. Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг гэж ямар хүүхэлдэйн кинон дээр хэлдэг вэ? За хүүхэлдэйн кинон дээр хэлдэг гэсэн юм байна. Цаг дууссан байна. 3 2 Манай 2. Манай 2 биш юм байна. Манай 2. За өдрөө сайхан өрүүлээрэй. Баярлалаа. За. 3 дахь хүн дээр жоохон төхөөлт өгнө. 8518. Өглөөний минь гамбаа байна. Өглөөний минь. Нэгэн дуу сонсож байгаа. Хин дуусны таана? Саяын доо Бадруугаан агсан байсан уу? Оо, баяр хүргэе. Бадруугаан агсан байсан байна. За Бадруугаан гэсний дуусан дуу байна. Дараагийн асуулт. За дараагийн асуулт. За. Мөнгөн оройд уусны хишгийг их хүртлээ. Мөнөөх зогсоолдоо зогссон янгирыг анх үзлээ гэж ямар найраглалд бичсэн байдаг вэ? Цаг явсан. Тэхийн зогсоол дуйл. Тэхийн зогсоол дуйл. Баяр хүргэе. Тэр жилийн тэр их өвлийн өнтөөг яан. Тэхийн зогсоол гэдэгээр тэр ориглын өндрийг яан гэдэг тий. За одоо ялтын асуулт. Ямар ордыг ямаагаар дүрсэлсэн байдаг вэ? 12 ордны тухай ярьж байна. Оо чин матар. Матар ямаа гэж. Ямаа ялгчаар додорч байна. Амбах баяр хүргэе өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За дараагийн сонсогч авнаа. 99-5.
За. Нэрстик тав яг ингээд авахаар ингээд идэв. Өчигдөр бас ингээд исэн. За усныхаа одоо нөгөө бүрэн бүтэн байдлыг гэх юм уу техник талаас нь аюулгүй байдлаас хангачаад манайх орж ирээрээ. За дараагийн сонсогчийг хүлээж авна. 77 77 38 83 гэсэн дугаар руу 88 28 өглөөний минь. Өглөөний минь самаа өмгч байна. Өглөөний минь дээ. За эхний асуулт. Самар хатан, сорхогтан, сайн хаан бат зэрэг романуудыг хэн бичсэн бэ? Цаг явсан. Нөгөө хин штэ. Хэн? Өвтөд юу штэ. Шүүдэр цэцэг. Шүүдэр цэцэг бичээгүй маань холбосон баярлалаа. Биш ээ. Баярлалаа. Би хэлэхгүй гэсэн. За баяртай. Айлгадаг болсон шүү дээ. Хариулт чигээ сандрахыг нэг хариулт хэлчихэд хоёр дахь хариулт хэлчихвээ гэл яс хаталцаа л гээд. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. 8 цаг 20 минут болж байна. Ирээдүйд таныг дагуулна гэсэн үрэйтаагаар Hikvision хамтран ажиллаж байна. За Hikvision зүгээр нэг хяналтын камер, төдий камер биш ээ. Дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдэл гэж хэлж болно. За яагаад дэлхийд хэрэгүүлдэг нь одоо бүгдээрээ сонирх юм. Hikvision-ы нийт ажилчдын талаас илүү хувь нь одоо R&D буюу инженерүүд байт юм байна. За тэд өдөр бүр бүтээгдэхүүнээ улам ухаалаг, найдвартай, хамгаалалт сайтай болгох тал дээр ажилладаг. За BCT компани Монгол дахь албан ёсны боловсруулагчаар 10 дахь жилдээ инхүү тасралтгүй ажиллаж байгаа. Тэгээд аюулгүй байдлын цогц шийдэл гэж яагаад хэлээд байгаа шалтгаан нь камер, домофон, галын тохиол, хулгайн тохиол бүгд нэг апаар хянагддаг болж байна. Хянагддаг юм. Тийм. За та энэ аппликейшнийг одоо гэртээ ч юм уу цуслан дээрээ ч юм уу суулгуулад ажлын газартаа гараж мараш хаана үдээдээ суулгуулад тэгээ гар утсны аппликейшн татах. За тэр аппликейшнээрээ та бол зөвхөн үнэхээр бүрэн хяналт тогтоож болно. За яаж ингэж гэхээр нэгдүгээрт гэртээ сурлуулах ингээд хүүхдэд утсаа автгүй шүү дээ тий тоглож моглоод тэнгуучуд энүүгээрээ ой миний охоо ингээд ингээд ярьчин энэ бол өөрөө ингээд дотроо спик штэ. Тэгээд хүүхдүүдэд хараад хянчин гэсэн нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ өөрөө нөгөө нэг химэл оюухан буюу AI дээр суурилсан царай таних юм юутай юм билээ л дээ технологитой юм билээ л дээ. Тэгэхээр одоо жишээлбэл юуныхаа цуслангийнхаа гадаа та ингээд нөгөө үүдний тавьсан байхад хүн ирж гинүү тий одоо ингээд таны гар утсан дээр ингээд шууд мэдээлэл ирнэ. Энд ингээд нэг юм хөдөлгөөн илэрлээгээд тэгээ тэр нь салхинд юм хийсэд ирсэн ч юм уу эсвэл хойш ууч юм уу тий эсвэл үнэхээр хулгайч ч юм уу гэх юм бол энэ царай таниад тэгээд цаана нөгөө нэг хамгаалтын албатай бас бүртгүүлсэн. Тэгээ хүн ингээд байж байгаа юм л та шууд хамгаалтын албанд юугаа өгөөд дуудлага өгөөд манай цуслан дээр ингээ хүн байгаад байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ бол цэвэр одоо яг нөгөө зөвхөн хяналтын камер гэхээсээ илүү аюулгүй байдлын цогц шийдэл юм байгаа. Бас ингээд нөгөө нэг галын тохиолдол домофон гэж зүүн бүх юмтайгаа холбочихно. Домофонтойгоо холболоо гэж бодоход энэ юм билээ. Шууд гэрээсээ нөгөө уцнаасаа лифтэд дуудаал. За эсвэл нөгөө гаднаас ингээд нөгөө шинээр одоо зочин машин ирлээ гэж бодоход үүдэн дээрээ домофоноор зочин машинаа бүртгүүлдэг штеп. Тэглээ гэж бодоход шууд гар утснаасаа бүртгүүлнэ гэдэг ч юм уу. Бүр үнэхээр амар юм бил. За тэгэхээр энэ өөрөө Hikvision миний мэдхийн бүр хамгийн энэ чиглэлээр супер юу брендэлтэй. Яг камерын хяналтын камер дотроо л. За тэгээд яагаад ийм байдаг? Бас нэг шалтгаан маш найдвартай. Хасах 40 хэмд бол асуудалгүй ажилладаг камерууд байгаа. За нэмэгч 60 хэмдэж гисэн ажиллах боломжтой. Дээрээс нь хэрэглэхэд их хялбар ойлгомжтой интерфейстэй байдаг. За зарим ингээд камерын интерфейсүүд нь хэрэглэхэд ойлгомжгүй байдаг бол Hikvision бол тийм биш. Бусам инженерүүдээс бүрдсэн учраас маш ойлгомжтой бүрэн талаа таны аюулгүй байдлыг шийдэх ийм брэнд ээ. Тэглээ хоёросоо монголчин камер гэхэлэр Hikvision л идэм билээ шүү дээ. Манай нөхч одоо энэ салбарт ажилладаг шүү дээ. Тэгээд хамт явж байхад дуудлага муудлага ер нь ирээл камер асууж байгаа хүмүүс бол ерөөсөө Hikvision байна л идэм билээ шүү дээ. За манай нэвтрүүлэгтээ Hikvision хамтран ажилласан та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 76 77 гэсэн дугаар руу залгаад 2 гэсэн дотор хугацаар холбогдох юм бол мэдээлэл авч болох юм билээ. Салбаруудын хувьд болохоор компьютер ландын баруун талд нь 28 дугаар байранд Hikvision Center гэж байгаа. За мөн компьютер ландын 103 болон 201 гэсэн ийм тоотуудад нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Компьютер ландын хувьд бол 10-аас 17 цагийн хооронд ажилладаг. Тэгээд ням гарагт амардаг. За тэгэхээр Best Computers-ийн менежер вебсайт руу ороо Hikvision Distributor Mongolia гэдэг тавил аль бисний пэйж нь байгаа шүү. Манай нэвтрүүлэгтээ Hikvision дэмжиж хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогч явна. 88-7 өглөөний минь. Алло. Өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Баяраа. За баяраа. Самар хатан, сорхогтан, сайн хаан бат зэрэг романуудыг хэн бичсэн бэ? Хөлбөр байхгүй. Хөлбөр байхгүй. За түрүүн бол шүүдэр цэцэг гэдэг унсан. Нэг үеийн зохиол. За ямар ч гэсэн шүүдэр цэцэг биш юм байна. 3. Энэ номнууд чи яг ингээ гарангуудаа бүр айгүй олон хоног дараалал бестселлер зарлагдсан
залардаг номнууд шүү те. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өрөөлөөрэй. За. Дараагийн сонсогч эрт тгээс. Өглөөний мэнд тулгаа байна. Өглөөний мэндийн тусгай. За 3 дахь хүн болж байгаа. Хариултаа авч болно. Самар хатан За би сургуультай. юу Бямбагийн саран туяа. Саран туяа. Баяр үргээ. Бүгднгийн барыг уншчихсан юм уу? За ашгүй. Мундаг уншиж байна. За дараагийн асуулт нь. Maybelline Huda Clinic зэрэг нь юуны брэндүүд вэ гэсэн асуулт байна. За. Дахиад давтаа сонсгдсон гоо. Maybelline Huda. Тэ? Clinic. За. Спорт хувцас, ачааны машин, гоо сайхан, хүүхдийн нэмэлт тижээл гэсэн дөрвөн хэлбэрээс сонгох нэ. Цаг явсаа. Эндээс нэг л би мэдх юм байна. Нэг нь мэдчих яхад бол хариулж хараагаас тийм. Хариулахаар байна. Цаг туссан 3 2 аль нэгийг сонгож хэлэхгүй юу? 1 За өнцөнгүүтэй. байна уу? Юу нь байна уу? Тасалсан шүү. Өгөөний байгаад за тасалж идэм ээ. 9930 байна уу? 9930 Байна уу? Цолгох юм шүү дээ. Байна уу? За сонсогдохгүй байгаа тань тий. Харин юу болж байна? Байна уу? За нэг явах та тий. Шалгая та тийм ээ. Юу Шалгуулъя. болоод байна? За манайхан комментээр бичиж гинөө ямар ч хэсэ харъя. Нэг дугаар залгаж үзээд хэдүүлээ туршиж үзээд гээ дараагийн нэг сонсогчийг аваадах. Эсвэл манайхан нөгөө нэг уцаа дуудаж ангууд нь юун дээр нь мьют дээр нь тавиад орхисон байдаг тэгсэн юм болов уу? Магадгүй тий. Тэстэ мэдгүй. За одоо шалгаж үзэх хүмүүс орж ирж байна. Хэдүүлээ тэр болтол комент уншаад асуултаа дахиад тавтаад нэг хэлчихье. Тэгээ бүгд л мэддэг юм шүү дээ. Би бол одоо ингэ харсан чинь зөндөө олон комент ороод ирсэн ба штэ. Maybelline Huda Clinic зэрэг брэндүүд юуны брэндүүд вэ гэсэн байна. Дөрвөн хувилбар нь болохоор спорт хувцас, ачааны машин, гоо сайхан, хүүхдийн нэмэлт тижээл гэсэн ийм дөрвөн хувилбар байгаа тийм ээ. За. Хоёр дахь хувилбарыг үзэт хий ямар юу гэдэг вэ? Ойлгомжтой болсон үү тий? За. Одоо манай инженер уцаа шалгаж үзэж байгаат бол хэдүүлээ. Үнэн тансаг газар юм аа гинөө. Шипи гэж байгаа юм лөө? Тансаг газар юм аа гэдгээс нь. Мэдгүй. Энэ нөгөө юу юм болоо да. Өөр бас хаяа комментэд орж ирээд байдаг шүү дээ. Магадгүй тий. За саран туяаш дээ. Нэг буруу хэлж гисэн учраас хилээ хазлаа л гэсэн байна. Мөнх жаргалах. За одоо манай уцыг үзэж байна. Заримдаа ингэж явах юм болт юм уу? Хүмүүслөө залхаж үзэх юм уу? Энэ нөгөө нэг нарны идэвхжэлтэй холбоотойгоор юм болоод байгаа гэснүүдийн нэрээ интернет хаяа тасалдаж энэ төр болоод. За энэ бас магадгүй юм. Гэтэ ер нь нарны идэвхжил болоод одоо энэ тэнд бас тог тасраад байгаа юм цэглэгаан тоног төхөөрөмжүүд хаяа гажигтаад байгаа тийм сургууль байгаа. Хариултын талаар зөндөө олон хүмүүс комент хийсэн байна. Тэгээд зөндөө олон хүмүүс дотроос сонирхож исэн чинь бас хариулж чадахгүй байх гэж бодсон хүмүүс бол хариулсан л шүү. Таамаг нь бас айгүй гоё юм аа. За би цэгэд нэг асуулт тавих уу? Хоёулаа. За тийх үү төрсөөсөө тэгээд та тийм ээ. За энэ чи надад асуулт байгаа байлоо. Хэцүүгээс сонгох хоёулаа хоёр хэцүүгнүүдээс явуулж үзэх үү? Үгүй юу? За аль нь ч явах вэ? Аль нь ч явах вэ? За хэцүү юу? За энэ чиний угаасаа мэдээ. Би баг тэгээд угаасаа хамт олон жил хөдөлж байгаа. Олон жил хагас хөдөлж байгаа болохоор энийг мэднэ, энийг мэдгүй баг гадралдаг болчихсон. Таадаг болчтой юм лээ тий. Энийг хэлэл мэдэн дээ л гэл. Баг ийм яриул сонирхолтой байна гэдгийг ч мэддэг болчтой юм лээ. За ээлжлээд бас нэг 50-д үзье да. За. Ингэсэн байна. Хар нөх ууршилтыг хэний нэрээр нэрлсэн бэ гэсэн байна. Хин юм болоо одоо энэ чинь амар олон хүмүүс дотор байгаа тий. Стивен Хокинг юм болоо. Гэтэ ууршилт дээр биш яах вэ гэхгүй юу? Мөн юм болоо. Мөн шүү дээ. Hawking radiation гэж нэрлэдэг тий. За. Юу яг нэг энэний талаар нөгөө ярьжсэн амар олон нэрнүүд орж ирээдсэн. Тэгээд заримдаа тэдний нэг юм болоо гэж бодох юм. Гэтэ яг Стивен Хокинг мөн л юм байна да. За. Утас болчих шиг боллоо. 93-д үзье. Байна уу?
Байна уу? Байна хаа. Утасныхаа нөгөө цаатлын спикерийг аваарай хаа. Айгу чимээтэй байгаад байна. Оо за. За таны хувьд эхний асуулт Maybelline, Huda, Clinique зэрэг нь юуны брэндүүд вэ гэсэн байгаа. Спорт хувцас уу, ачааны машин уу, гоо сайхан уу, хүүхдийн нэмэлт хижээл үү? Цаг явлаа. Юуны брэнд үү? Брэндийг нэг юм. Ямар төрлийн хийг Ямар төрлийн брэндүүд вэ? Эдгээр бүгдээрээ нэг ижил үйл ажиллагаа явуулдаг брэндүүд ахгүй юу? Цаг дууссан байна. 3. Гол солих хаа. Гоо сайхны баяр үргээ. За дараагийнх нь ямар нэртэй дуу вэ гэд дууны нэрийг таах юм байна. За. За. За хэдүүлээ сонсоод үзье. Шогшуулж айсвин харагдана гэр тэлсэн авига санаад Оо баяр үргээ. Хоолын гингэр мөн байна. Яалтын асуулт. За одоо яалтын асуулт ирж байна те. Оо нөгөө асууж байсан асуулт байна штэ. 15 см орчим хэмжээтэй хоол боловсруулах эрхтэн юу вэ? Цаг явсан. Цаг явсан. Гадаад болон дотоод гэсэн юм хоёр шүүрэл ялгаруулдаг гэж хэлээд байгаа тий. Хоол боловсруулах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэн систем дотор хамгийн том булчир хаанч гэгддэг. За булчирхаа маяг. Эрхтэн байгаа. 3 Хотод. 2 Хотод. Хотод биш байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрээ. Удаан. За баяртай. Холбогдсон баярлаа. За хотод гэж хэллээ. Түрүүний дугаар дээр унжижсэн тийм ээ. Цүс гэж хэлээд унжижсэн. За дараагийн сонсогчоо 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдож орж ирээд асуултнуудаа авнаа. За дараагийн сонсогч 99 30. Өглөөний мэнд түмэн. Өглөөний мэнд. Түрүүн болохгүй байсан уу? Болохгүй ш. Оо за. За 15 см орчим хэмжээтэй хоол боловсруулах эрхтнийг л хайгаад байна хэдүүлээ. Оо тийм би хараа. Нойр болчихыг бодож исэн мөртлөө цөсгөө илчтэй. Тийм. Нойр болчихгаа шүү дээ. Хоол боловсруулах нөгөө эзэн хоолууд чинь задлах гол үүргийг гүйцэтгэж идэг. За одоо хэдүүлээ ингэ нэг дуу сонсоод хин гэдэг дуучин дуулж байгаа вэ гэдгийг таах юм шүү. За. Цаг явсан. Би таван таартай киноны дуу. Тий хин дуулж байгаа вэ? Дуучны танаа. Ариун оюун хоёрын айлныг өгч оцсон чинь хин юм шиг байна. Зөөлөн юм шиг байна. Дуулсан юм шиг байна. Ее, баярлалаа. Ингэж сайн мэднэ гэж. За, гайхалтай. За, дараагийн асуулт юм байгаа. Одоо ялтын асуулт шүү дээ, тий. Шинэ Зеландад байдаг жимсний нэртэй нистгүй шувууг юу гэдэг вэ? Цаг юусан? Юу гинэ? Шинэ Зеландад байдаг жимсний нэртэй ижил нэртэй нистгүй шувуу ямар нэртэй вэ? Жимсний нэртэй. Нөө юу ахын тий? 3 2 Киви ахын тий? Киви. Баяр үргээ. За дараагийн асуулт тодорч байна. Баяр үргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Мондог. За нэвтрүүлгийн дэмжин ажигчаа танилцуулъя. За тийм. Дэмжин ажигчаар Батреци дэмжин ажиллаж байгаа. Батреци группийн чанман сүлжээнд их хурсын баярыг тохиолдуулаад хүүхд бүрийн дуртай хөөрхөн Аленко, Амтд Кроко, Абас, Бавгатай улаан чихэр, улаан малгайд, алдар Сади Придония мөн Лотте брендийн жүүснүүд дээжлэн боосон юм гоёмсөг чанартай бэлгнүүдийг худалдаалж эхэлсэн байгаа юм билээ. Тэгээд худалдаа авч та бүхэн хүссэн орц найрлагаараа боолгоод дээр нэмээд урамшууллаа аваарэ гэж байгаа. 15 бэлэг авах юм бол нэг бэлэг үнэгүй албан байгууллага хүүгний захиалга авч байгаа. Бэлэг нь 7800-аас 35000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа. За хаягийн хувьд бол үндэсний төв номын сангийн хонь чандман төв 13 дугаар хорооллын аман хур хотгоны эсрэг талд чандман бэст байгаа. За мөн зайсан толгойн зүүн талд чандман зайсан амгаланд цагдаа хотгоны зүүн талд чандман амгалан та өөртөө орох салбараар үйлчлүүлээрэ утасны дугаар 96 15 51 15 94 99 88 27 манай нэвтрүүлгийг Батреци групп дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч аавна 99 Бара. Байна өглөөний мэнд. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. Нэр нь хэн бэлээ? За самараа. Сайн байна уу? Нэр нь хэн бэлээ? Та радиогоо басахгүй давхар яриад байгаа. За. Цэнгэл. Тий радиогоо унтраа. Цэнгэл.
За зөвлөө. Эхний асуултыг асуунаа. Ямар аймгийн сүлдэнд Тариалангийн талбай дүрсэлсэн байдаг вэ? Цаг явсан. На сонсоо ахад хийсэн ба. Та радио гомтрахгүй бол ингээд цаатахаа сонсоод ерөөсөө давхар сонсохгүй байгаа хгүй шууд уцаараа ярина. Ямар аймгийн сүлдэнд Тариалангийн талбай дүрсэлсэн байдаг вэ? Цаг явсан. Тариалангийн талбай дүрсэлдэг байсан. Ямар аймгийн сүлдэнд байдаг вэ гэсэн. Цаг дууссан байна. 3 2 1. За мэдгүй байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Үзсэн дэрлээ. За дараагийн сонсогч 8861. Мөнгө тахана сайн байна уу? Өглөөний мэнд. Ямар аймгийн сүлдэнд Тариалангийн талбай дүрсэлсэн байдаг вэ? Нөгөө Адар Тариалан эхэлдэг болохоор Сэлэнг аймгийн хой ахлыг байна. Сэлэнг аймгийн хой ахлыг баяр үргээ. За дараагийн асуулт урлагийн асуулт харсан. Өнчин тогроо уучлаарай зулаа нэг ангийнхан зэрэг дуунууд ямар хамтлагийнх вэ? Цаг явсан. За тэр чинь өнөөлөө миний нэг ангийнхан ямар нөгөө гурав хийх гинэ. Өнчин тогроо уучлаарай зулаа. Тэгээд нэг ангийнхан. Нэг ангийнхан уучлаарай зулаа. Ямар хамтлаг вэ? 3 2 Гала амтлага яг амжиж хариуллаа. Гала мөн штэ. За ялтай асуулт. Австрали улсын зүүн өмнө оршдог том арлыг ямар арал гэдэг вэ? Австрали гэвэн үү? Тий. Тэрний зүүн өмнө гэдэг чинь одоо нөгөө талдаа байх нь шүү дээ. За тэрний арлын ямар арал вэ гэдэг нэр нь хэлэх юм уу? Нэр нь хэл. Том арал байдаг. За нэг том ганц арал байдаг тий. За энэ хоёрын тэрний одоо ямар арал юм бол? Тим юмны жүтгэр гэдэг нэг амтан байдаг гэж төхөлөө. Амтад бас байдаг тий. Энэ арал дээр онцгой амтад байдаг. 3 2 Индонез таамдах гэдэг нь Индонезийн арал. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. Баярлалаа. За арай орж ирсэнгүү дээ. 80 Өглөөний мэнд хамаалцсан. Өглөөний мэнд. За Австралийн зүүн өмнө оршдог том арлыг юу гэдэг вэ? Тасманы жүтгэр мөтөр гэлийг амтд байдаг шүү дээ. За урлагийн асуулт. Хин дуулж байгаа вэ буюу дуучныхаа нэрийг хэлнэ гэсэн үг. За хоолойны өнгөөр нь. Хоолойны өнгөөр ялгана. За энэ дуу хаана вэ? Хажва. Болтгүй юу? Би зүгээр дөөрөөгөө дуулаад гэх юм уу? Биш. За болий. За тэгвэл энэ дууг таалганаа. За. Хин дуулж байгаа вэ гэд энийг таалгач. Тэрийн доо тий. Хин дуулж байгаа вэ? Дуучны нэрийг таан. Тэрийн доостаас мэддэг нэрээ хэлээ. За Төмөн Дэмбэрэл гэж хэлчихээн. Төмөн Дэмбэрэл. Бишэна өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За яг гоё логтой орж ирж байна. Дээр үеийн дуучин. Уг нь яг саяны энэ дээр байсан дуун байсан бол хин таахал байсан баг. Тэр хайшаа алга болчихоо. За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдож та мэдхүү нэвтрүүлэгтээ оролцсон. Дараагийн сонсогч 88 75. Байна уу? Өглөөний мэнд. За өглөөний мэнд. Хэдүүлээ нэг дуучны нэрийг хайж гин. Түбэ байна. За түбэ. За. Нэг дуучны нэрийг тааж байгаа сонсох уу дуугаа? За. За цаг явсан. Эгнээ дорчигээ гасаа. Цэцэг доноо та. Оюун? Цэцэг. Оюунтай. Оюун. Цэцэг юм уу тэгээ таны үг? Оюун гэсэн мэдчихин гэдгээр нь авчихсан та. Гэхдээ бүтнэрийг нь лав штэ. Тэр чинь оюун цэцэг гэх юм шал өөр. Оюун тавиад байна. За ярс оюунаас юм байна. За авчи. Өнөөдөр гайгүй хөнгөн явж байгаа юм чи авчи. Оюун чимэг юм байна. Чимэг шүү. Чимэг нэ. За.
За тэгвэл дараагийн асуулт юм байна. Сүхбаатарын талбай дээрх Сүхбаатарын морьт хөшөөг хэн уралсан бэ? Сүхбаатарын талбай дээр байгаа Сүхбаатарын морьтой хөшөө байна да. За. Хэн уралсан бэ? Цаг явсан. Болраа. За сүүлд шингэж сонсчлаа наас угаасаа нэг хүний нэртэй юм бэ. За дараагийн хүндээ уламжлалгаа. Өдрөө сайхан хүрээлээрээ. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За. Сүхбаатарын талбай дээрх Сүхбаатарын морьт хөшөөг хэн уралсан бэ? 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгана. За 89.1. Өглөөний дэнд маань Нотгийн хүнээл асуух юм да. Сүхбаатарын талбай дээрх Сүхбаатарын морьт хөшөөг хэн уралсан бэ? Чоймбол гэдэг ба. Чоймбол Архангай аймгийн Харангаах юм уу? Одоогийнхор бол Архангай аймгийн хашаа. Би харангаах гэдэг мэдээгүй л дээ. Гэтэ мэдчихлээ баярлаа. За ингэсэн. Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд талбай дээр ямар баяр болсон бэ? Номын баяр болсон билүү? Тий, номын баяр болсон. Баяр үргэе. Номын баяр. Ялтын асуулт. Ялтын асуулт. За. Луух гэж юуг хэлдэг вэ? Луух. За сонсон чимшиг сонсоогүй чимшиг юм байх ч юу вэ? Харин луух. Хоёр утгатай юм билээ. Луух. Нэг нь бол амтан байдаг. Нөгөөх нь бол хүний биетэй холбоотой. Тухлуу. Духа. Тий. Биш, хаалсан байр сайн хөрөлрээ. За мэдгүй за. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулъя. За тийм. Хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbe Shop-оос гэсэн үрэйтаагаар Wellbe Shop хамтран ажиллаж байна. За өөрөө бол их олон талын утга агуулгатай. Ер нь эрүүл байх нь wellness гоо сайхан байх нь wellness гэж явна. Сайхан арьстай байх ч бас wellness дотор багтаж явдаг. За тийм учраас wellness-ийг Wellbe Shop-оос гэж танд хэлээд байгаа. Таны сэтгэл хангалуун амьдралын хэв маягт зориулан ажиллаж байгаа юм байгууллага байна. За эднийх өөрсдийн гэсэн вебсайт ажиллуулж байгаа. За энэгээр ороод та эрүүл байж өвдөхөөс сэргийлж болох гоо сайхнаа тэр чигээр нь хадгалах за гялалзсан эрүүл хүстэй байх зэрэг асуудлуудыг хайж байгаа бол энэ асуудлыг шийдэгвэл Wellbe Shop-оос аваарай. За Wellbe Shop-ийг имэн гэдэг энэ вебсайт руу хандхаар дотор нь одоо жишээлбэл юу байгаа юм гэхээр үс арчилгааны бүтээгдэхүүн байна л да. Wella, London, Yaxing гэх мэтчлэн чанартай брэндүүдийг яг аль биесээр оруулж ирд юм бэлээ. Тэгээд чанартай урт хугацаанд танигдсан юм аль биесны эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байдаг учраас та бүхэн санаа зовох зүйлгүйгээр бүтээгдэхүүнээ авч олно. Тэгээд хамгийн гол нь хүссэн газраа хөргүүлээд авах боломжтой юм бэлээ. Энэ бас айгүй гоё давуу тал шүү дээ. Яг ингээд үс арчилгааны хувьд нэг хэрэглэдэг бүтээгдэхүүний ингээд буцаага солих айгүй хэцүү байгаад байдаг. Тэгээд өглөөс ирсэн чинь дууссан ч юм уу те маргааш нь за одоо дахиад ингээд дэлгүүр мэлгүүр хайж явж яхаар шууд Wellbe Shop сегмент рүү ороод захиалаад гэртээ хөргүүлээл маргааш нь дахиад сайхан яг хэрэглэдэг бүтээгдэхүүнээрээ үсээ угааж болох нь байна. Энэ Wella Londa гэдэг манай бүсгүйчүүд бүр өстэй хандахгүй мэднэ. Тэр үнэхээр гоё. Одоо нэг юм том салонууд байна шүү дээ. Өсчин ороход яг эдний бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байхгүй. За Wellbe Shop зөвхөн үс арчилгаанаас гадна алдартай одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд Garprog оруулж ирдэг, Optimal гэх мэт бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. За та хэрвээ өөртөө санаа тавьмаар байгаа бол бие арчилмаар байгаа бол Wellbe Shop гэмээр гэдэг вебсайтыг заавал мэдчих хэрэгтэй юм байна. Өнөөдөр бас нэг зочлоорой. За баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл 7711 гэсэн дугаараас авах 7711 манай нэвтрүүлэгтээ Wellness-ийг Wellbe Shop-оос гэсэн үрэйтаагаар Wellbe Shop цэгийн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн сасууч 9-7. Бэн дөрөв би нөгөө орсон толгой байна уу? Тэгсэн. Саран дээр таадаг тэгээ танаа утас болохоо. Яг санд гэж хэлэх гэсэн. Дараагийнх нь бол гол сайхныг би бас мэдээдсэн байхгүй. За. За одоо тэгвэл дахиад ихнээсээ эхлэх үү дээ тий? Тэгээд луух гэж юуг хэлдэг вэ гэсэн байна. Саяасан. Нуух нэг төрлийн амтан гэсэн загас нөгөөх нь нуух. Яг үнэ. Баяр үргээ яг үнэ. Хоёулын нэрлэлээ тийм. Загас нэг төрлийн загсыг луух гэж байгаа. Бас нуухыг өөрөөр луух гэдэг юм байна штэ. За дараагийн асуулт. Шри-Ланк улс ямар далайд оршдог вэ? Шри-Ланк улс ямар далайд? Аха. Цаг явсан. Шри-Ланк наадах чинь таах юм байна. Атлантын далай. Атлантын далай биш байна. Холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдож орноо. За комент харчнаа.
Түрүүг нь бол 2 асуултанд хариулсан байсан юм шүү. Дараа юу ялагч болох байсан юм бэ те? Тийм байна. Дараагийн сонсогч 8045. Байна уу? Өглөөний жижигхэн төмөр хүн байна. Өглөөний Жижигхэн жижигхэн төмөр хүн. За 3 дахь асуулт. Радиога бүгд. Хөөр хийж хүүхдэд хүртэл ийм хөргөн байх чинь томчууд холбогдохдоо уцаж авчих юм бол ер нь л радио уншаад унтраачнаа. За түрүүний асуусан асуултыг сонссноо хүүхдүүдээс асуугаад байгаа. Үгүй юу. За. Нэг хүүхдийн кинон дээр ингэж хэлдэг гинэ. Өчигдөр бол төвх, маргааш бол нууц, харин өнөөдөр бол бэлэг гэж хэлдэг юм байна. За энэ төхөөлт нь болохоор нэг юм пандатай л хүүхдийн кино байна. Энэ ямар хүүхдийн кино вэ? Кунфу панда юм уу? Кунфу панда юм байна өө. Кунфу панда ингэж хэлдэг юм байна. За 3 дахь учраас төхөөлж өглөө. Дараагийн асуулт нь юм байна. Бэлтрэг гэж ямар амьтны төлөйг хэлэх вэ? Бэлтрэг гэж ямар амьтны төлөйг хэлэх вэ? Чон. Баяр үргэлж бэлтрэг гэдэг ялтын асуулт. За ингэсэн. Монгол гэрт гэрэл гэгээ оруулах, утаа уурыг гаргах үүрэгтэй бүрдэл нь юу вэ? Тоон баяр үргэлж. За ялагчийн тоо дахиад нэгээр нэмэгдэж байна. За жижиг төмөр хүн ээлжид ялтаавж байна. Жижигхэн төмөр хүн те. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Хөрх юм аа. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. Аргумт хоёр хүүхд юу энэ 5 дахь өдөр хүүхдийн тусгай дугаар хийгээл юу яриад байгаа хоорондоо. Яг нөгөө 6 сарын 1-ний чи юу тарж байгаа юм бэлээ шүү дээ. Амралтын өдөр тарж байгаа юм бэлээ шүү дээ. 9014. Ямаа өглөөний минь Паска. За өглөөний минь Паска. Эхний асуулт ийм асуулт байгаа. Шри-Ланк улс ямар далайд оршдог вэ? Энцгийн далай. Энцгийн далай. Баяр үргэлж. Яг энцгийн урдад улс шүү дээ тий. За. Дараагийн асуулт нь Бишкек аль улсын нийслэл вэ? Бишкек аль улсын нийслэл вэ? Цаг явсан. За өглөөрөө мэдэхгүй байна. Дараагийн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. 9611. Байна өглөөний мэнд. Өглөөний мэнд. Байна. Хин гинэ? Амра. За Амра. Бишкек аль улсын нийслэл вэ? Цаг явж байна. 3 2 1. За холбоосон баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Биш ээ. Биш ээ. За. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. Өө тийм байна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу залгаа шүү. Та мэдхүн нэвтрүүлэг таныг хүлээж байна. За дараагийн сонсогч хэм байх нь? 8811 байна. Өглөөний мэнд. Самбар зэтэнд шөнөө. Сайн мэнд. За. Бишкек аль улсын нийслэл вэ? Киргиз. За Кыргызстан улсын нийслэл Бишкек. Дараагийнх нь Монгол орны хамгийн том говь ямар нэртэй вэ? Хамгийн том говь. За тавич. 33 говьоос хамгийн том нь гэдэг. Уртаашаа 200 км, өргөн 50 гаруй км үргэлжилдэг гинэ. За. Ямар нэртэй вэ? Цаг туссан байна. 3 2 галбын говь гэдэг нь юу л мэдэхгүй байна би одоо ханд бай. Тэгээ танийхыг авах юм уу галбын говьр нь? Мэдгүй тэрийг нь авчихгүй дөө. За галбын говь шүү дээ мөн. За Өмнө Говь аймгийн Хамбог цомд оршдог галбын говь бол Монголын хамгийн том говь гэж явах юм байна. За дараагийнх нь болохоор урлагийн асуулт буюу та нэг дуу сонсож байгаа дуучныг нь таанаа. Би та сонсоод үзээ юу ч гэсэн. Сонсчтой гооч. Юу ч гэсэн сонсоод үзчихээ сонсч идэггүй. За. Нарбанд тухай юм шүү. За, холбоосон баярлалаа. Сайхан мэдэрээ. Сасаа тэрэггүйсэн юм шиг байна уу гэхгүй юу? За, нэг сонсогч авах арай амжихгүй юм тий.
За. Энэ түрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. 3 ялагчтай болсон. Гамбаах, Түмэгч, за ингээ мөн жижигхэн төмөрхөө аал гэсэн бяцхан оролцогч маань ялагч болсон та гуравтаа баяр хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Хайквишн хамтран ажилласан. За мөн Wellness-ийг Wellbe Shop-оос гэсэн уриатаагаар Wellbe Shop цэгийн минь хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг үлээн сонсоод 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгийн үлээн сонсорой. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.